Манан бодон сунгасан малчны гэрт төрсөн би атар хээр нутга өлгийн минь гэж боддог. Чойжлын чимэггүй юм шүлэг байна. Яг энэ манан харсан чинь энэ шүлэг санаанд орлоо. За тэгээ сайн уу guys? Би сайн, та нар сайн биз дээ? Миний анхны блогт тавтаа морил. Би усан ориглоор дээрээ ирсэн байна. Манд болохоос харагдах багш байна. За тэгээ та нартаа амарсан ёсороо эх хоногийн фитнест явсан челленжийн үр дүн хуваалцахаар ийхүү бэлэн болсон байна. За энэ бичлэг хийнэ гэдэг чинь бас айгүй асуудалтай юм байна. Тийм болохоор хугацаанд оруулж чадсангүй. Sorry guys. Гэхдээ одоо оруулна. За тэгээ би 9 сарын 8-наас эхэлсэн байгаа. Өөрөө өөртөө зорилго тавиад тийм ээ. Бүр тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичээд зорилгоо тодорхойлоод ингээд эхэлсэн байгаа. За миний зорилго гэх юм бол мэдээж өөхөө хасаад булчин масаа нэмэгдүүлэх байсан. За мөн эрүүл саруул урт удаан наслах тийм ээ. Ганц удаа хүн болж төрснөх бас удаан амьдрчмаар байна шүү дээ. Гой хөгшөрмөр байна. Тийм болохоор одооноос эхэлж бэлтгэж гин өөрийгөө. За дээрэс нь мөн төсвөр төвчээрээ нэмэгдүүлэх. Тийм ээ. Ийм зорилго тавиад за бадмаа чи ингээд ирэл хоног чи яг ямар ч шалтгаан хэлэхгүйгээр зөөр тууштай яваарай гэд өөртөө амлаад явсан байгаа. Үнэхээр би эх хоног тууштай явж чадсан. Дасгал хөдөлгөөний идэвхтэй хийж чадсан. Нэг удаа жим дээр одоо хичээллэхдээ тий дор хаяж 2-3 цаг заримдаа бүр бараг 4 цагч болж исэн баг. Ингээд гүүж мөхөр чин кардио гэхэр ингээд жоохон цаг маг гүчгэр чин тий яалтчгүй тэгээд хугацаа маань яваад өгч чинь. За ийм зорилтуудаа тавиад би ингээд бүр дэвтэр дээрээ бичээд эхэлсэн. За мэдээж бол зорилт тавиад эхэлж байгаа учраас жингээ үзэн тийм одоо хэмжилтүүдээ авах ёстой. За миний хувьд бол метр 60-ын өндөртэй 62 кг жингээс би эхэлсэн байгаа. Гэхдээ метр 60-ын өндөртэй хүнд 62 кг бол ерөнхийдөө нормал жиндээ орно тийм ээ. Тийм учраас би бүх биеийнхаа ингээд одоо тий өгзөг, гуй, давсагны хэсэг, хөвлий, одоо тайл, за энэ гар, цээж гээд энэ хэсгүүдийнхэн би хэмжилтийг авсан. Хэмжилтүүдээ аваад ер нь бол одоо тэгж ярьдаг штеп. Жинд ач холбогдол өгөхгүйгээр тойргийн хэмжилтэндээ ач холбогдол өгөө гэх тий. Яг тэр зарчмаар явсан. За тэгээ мэдээж жим бол би бас нэг анхаараагүй. Гэхдээ битүүхэндээ бол бас нэг 55-аас 57-гийн хооронд очихсан гэсэн бол бас бодол бол байсан. Гэхдээ хамгийн гайхалтай нь одоо би 55-500 болцсон байгаа. Миний жин хасагдаад 62-оос 55-500 болсон байна. 3 сар жимт хичээллээд. За тэгээд мөн биеийнхаа нийт тойргоос 40 см-ийг хасаж чадсан байна. Үнэхээр гайхалтай тий 40 см гэдэг чинь бас ингээд сөмлөхөр 2 ийм хэвий хассан байгаа байхгүй юу үнэхээр гайхалтай. Би бүр хэмжилтээ авч байхдаа амар шоконд орсон заа яг үндэ. Тэгээд хөвлийн хэсгээ аваад бүр шок заа. Хөвлийн дээрээ би 11 см хасаад одоо миний хөвлий 67 см-тай болсон байна. Бэлхүүсний хэсэг дээрээ би давсагны хэсэг дээрээ би болохоор 12 см-ийг хасаад одоо 75 см болсон байгаа миний давсагны хэсэг. Эмэгтэйчүүд бид нар чинь тэгээд таргалхаа өрөх юм бол ерөөс гизээрэл яваад идэг те. Тэгээд давсгаараа ингээд бас беби мэби гаргасан болохоор тэвээ бас эмэгтэйчүүд бол мэдчихэж байгаа. Та нар миний YouTube дээрх бичлэг энтрийг үзэж байгаа бол үзсэн бол угаасаа миний өмд ямар амар томцсон байгааг харсан бах тийм ээ. Яалтчгүй хөвлий бол амар сайн хасагдсан харагдаж байгаа. Миний одоо бүх өмднүүд ийм том болцсон байгаа ерөөс. Тэгээд одоо ахаад өмд авах хэрэг гарсан надаа. За тэгээд иймэрхүү гоё үр дүн гаргасан. Тэг үнэхээр гайхалтай гоё тууштай явбал ямар гоё үр дүн гаргаж чаддгийг бас өөрийнхөө биеэр мэдэрсэн. За дээрэс нь гэх юм бол та нартай гэж хэлэхэд надад бол тийм багш магш бол байхгүйсэн. Заасан хүн байхгүй. Би өөрөө YouTube дээрээс айгүй их бичлэг үзээд тийм ээ. За яг өмнө ч гэсэн бас нэг хальт ганцны жимд явдаг байсан болохоор бас нэг тоног төхөөрөмжөө ерөнхийдөө нэг гадралдаг, мэддэг тий. Огт мэдгүй үний хажууд бол бас нэг мэддэг талтай. Тэгээд хоолтой бас ингээд янз бүрийн одоо ч сошиалоор л дүүрэн эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маяг гэл дасгал хөдөлгөөн хоолны зөвлөгөө гэл зөндөл юм биш хүн хүсгэл юм бол өөрөө тэгээд ухад судлаад ингээд
өөрийнхөө мэдлэг оюуныг бас тэлээ явж болно. Энэ маркаар явсан би ерөөсөө. Тэгээд үнэхээр гайхалтай үр дүнг өгсөн. Яг зорилт тавиад бичээ, тэмдэглээд би хооллолтой хүртэл бас бичиж тэмдэглээ. Дасгалаа хүртэл бас одоо утасныхаа нөт дээр бичээд тийм ээ. Ингээ явсан байгаа. Өнөөдөр одоо ямар үзэг хийсэн бол ямар үзэгний дасгал хийсэн, хідэн оролцтой хийсэн гэдээ бүр ингээ нарийн бичээд ингэж явсан. Тэгээ энэний маань үр дүн ч гэсэн ийм гайхалтайгаар гарсан. Бүр үнэхээр шок. За тэгээ 90 хоног маань дуусаад ингээд 2 хонжийн 90 хоногоо дуусгангуудаа маргааш нь бол би дасгал хийгээгүй ерөнхийдөө гэртээ унтаж амарсан байгаа. За өчигдөр өнөөдөр 2 бол би за дасгалтаа орсон. Сая бас дөнгөж дасгалаа хийчээд тэгээ гадаа гоё болохоор нуурын эргээр жоох алах хийгээд ингээд гараад ирсэн. Нуурынхаа эргээр алах чинь гэсэн чинь ийм их манантай юу ч харагдахгүй. Манай энэ чи ийм байна. За ерөнхийдөө үр дүнгууд маань ер нь ийм байна. Тэгээд би заавал харьцуулсан зураг, пост оруулсан оруулаагүй та нар миний YouTube дээр 90 хоног яаж хичээл зүтгэл гаргасны минь бүр анханаас нь эхлээд үзэж болно. Тиймээс миний YouTube-ийн шортсуудыг эхнээс нь үзээрэй. Бүр яг эхэлсэн өдрөөсөө л байгаа нэг 2 тухайд авчихсан тий. Бараг нэг 3 үеийн билүү төр чи 4 үеийн 2 гантилд авчихсан. Бараг энийг яаж өргөндөө гэдэг ингээд бодож байгаа. Эхний өдөр бол ерөөсөө л тийм байсан. Тэгээ одоо тэр 3 үеил 4 үеийн тухай гантилч одоо бүр 10 үеил дээр ирсэн байгаа. Одоо ер нь 10 үеиг бол ингээд чөлөөтэй. Үнэхээр гоё. Тэгээд би аюу гоё хөгждөг юм байна. Аюу гоё цэгцэрдэг юм байна. Бүр үнэхээр гайхалтай. За тэгээд дээрэс нь та нартай гэж хэлэхэд дасгал хийгээл хоолн дээрээ бас анхаарахгүй угаасаа явахгүй мэдээж. За миний хувьд бол хоолтыг ер нь 70-80% зохицуулж ирсэн. Би нөгөө ямар тамирчин биш тийм ээ, тийм амар багш дасгалжуулагч одоо тэмцээн уралдаанд орох гэж байгаа хүн биш учраас өөрийнхөө хэмжээнд ерөнхийдөө хоолоо ингээд өдөн баримжаагаараа ерөнхийдөө зохицуулаад за нэг 70-80% хоолтыг бол барьсан. За юун дээр анхаарч барьсан бэ гэхээр уураг булчингаа нэмхийн тулд тийм ээ, өөх тос, нүүрс ус энэ гурыг голчилж одоо тавган дээрээ тийм ээ нөгөө 3 тэнцвэрт тавганы хуваар гэдэг нэг тийм юмуд байдаг штэ, хоолны зөвлөгөөнүүд яг тэр зарчмаар явсан ерөөсөө. Булчингаа жоохон өсгий гэсэн бодолтой байсан учраас уургийг бол нэлээд төлхөө авсан. За миний яг гол хоолн дээр барьсан зарчим гэх юм бол энэ гурвыгаа тэнцвэртэй аваад дээрээс нь би 14 цагаас хойш ерөөсөө нүрс ус хэрэглээгүй. Одоо нүүрс ус авах маргаашийнхаа дасгалын эрч хүчийг мэдээс би энерги нүүрс уснаас авна тийм ээ. Өглөөдөө дасгалаа хийж ирчээд хоолн дээрээ за өдөр тийм ээ хоолн дээрээ эсвэл хаяа нэг амттан юм одоо тийм идмэр ах юм бол би тэрийг хамаагүй аваад идчихдэг байсан. Бүр амар нарийн юм тэгэж гурил мөрл идэхгүй тийм. Амар нарийн одоо нарийн боо идэггүй мэдгүй гэж бол би ерөөсөө өөртөө тийж хатуу бол хандаагүй хооллолтын тал дээр. Хаяа нэг гоё нарийн боо идмэр сангадаа хаяа кофетой ингээ тий одоо Францын алдарт нөө круассант ингээл аваад идчихдэг тийм байсан. Тэгтээ 14 цагаас хойш ерөөсөө гурилын юм идэхгүй нүүрсээс ахгүй. Үнэхээр үлсэх юм бол ногоон айлам аягүй хийдчихсэн. За тэгээ дээрэс нь өндөг чансан өндөг би маш их хийдсэн. Өндөгний тэгтээ дан цагааны нийцсэн шарыг бол ерөөсөө идэхгүй. Яг би хэрэгтэй ч гэсэн бас уург нь надад илүү хэрэгтэй байсан учраас би цагааныг нь илүү иддэг байсан. За тэгээд дээрэс нь орой мэдээж жоох үлссэн тийм ээ. Орой үлсэх юм бол дахианы цээж мах чанаад одоо тавиад ингээ хөрчөндөө хийждэг байсан. Тэгээд дахианы цээж маха ногоотой тийм ээ. Одоо үрцээ помидор ч юм уу юутай юм тийм ингээд дээрэс нь тараг грек йогурт гэдэг одоо цэвэр монголоор бол цэвэр илхэн тараг юм уу та тийм. Манай монголд чинь тараг илэхгүй шүү дээ. Гоё шинээр нь бүрсэн тараг тийм. Тэгээд тараг бол үнэхээр сайн, маш сайн үл дарддаг бас орой ундах. За тэгээд хоолундаа яриад тараг гээл аягүй гоё ярьжсэн чинь утасны манд багтаамж дүрээд төгсгөлийн хэсэг нь орог байна. За тараг болон өндөг хамгийн бэст бас цэвэр уураг таны булчин уурахад бол аягүй их тусдсан болно. Тийм болохоор оройдоо айл болох те нүүрсээс авахгүйгээр уураг үнэхээр үлсэх юм бол уураг юм уу эслэг авч болно шүү манайхаа. Би бол тэгж байсан. Тэгээд
бас өлсдөггүй юм байлээ. Өндөг идсэн ч тараг идсэн ч ерөөсөө өлсөхгүй байсан. За тэгээ иймэрхүү зүйлүүд бол байна. Би тэгээд ерөнхийдөө товчхондоо та нартай өөрийнхөө яг 3 сард хэрэгжүүлсэн зүйлээ бас үр дүнгээ тийм ээ хооллолтой ингээд товчхондоо та нартай шууд 2 блог болгодог юм уу гэснээр болоод шууд 1 блог болгоод ингээд оруулчлаа. Гэтэ тэргүй ахаа цаашдаа зөндөө олон мэддэг зүйлээ хуваалцсан. Та нар минь ч гэсэн бас мэддэг зүйлээ надад хуваалцаарай. Коммент хэсэгт бичээрэй. Би бас мэдэж авмаар байна. За тэгээ 100 гэхэд бүгдээрээ гоё болцгоё. Дээрээс нь хамтдаа сурыг, тийм ээ хамтдаа хөгжиж, хамтдаа ирүүлжий, хамтдаа бас уртудаа наслая. Тийм болохоор миний YouTube сувгийг дараад, саб дараад, лайк, шеэр, коммент хийгээрэй хүмүүсээ. За ингээд энэ удаагийнхаа анхны блогийг өөрөөр өндөрлөж байна. Дараагийн блогуудтай минь хамт байгаарай. Дараа уулзъя. Bye.